Баян тэргийн эрхэм үзэгчтэй Монгол Улсын хөгжлийн ток шоу ярилцлага үзэгч та бүхэнд өнөөдрийнхөө дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За тэгэхээр бид өнөөдөр улс төр нийгмийн эдийн засгийн асуудлыг хөндөө ярилцахаар өнөөдрийнхөө зочныг урьсан. За манай зочин бол Улсын хурлын гишүүн, за бие даагч гишүүн Ганбаатар байгаа. За тэгэхээр бие даагч гэдгийг биднийх онцолж байгаа. Яагаад гэвэл яг өнөөдөр ингээд засгийн газар зохицтой үйл ажиллагааны асуудлыг хөндөж байна. За Арсан нам дотор одоо фракцийн зөрчил их байна. За ерөнхий сайд өнөөдөр одоо тогтох уу үгүй юу? Тэр нь засаг одоо хэр одоо бүтцээ хурдан батлахыг олон зүйл сонирхчод. Тэгэхээр та бие даагчны хувьд одоо яаж харж байгаа өнөөгийн одоо энэ улс төрийн процессыг? За бие даагч гэдгийг та их онцоллоо. Тэгээд яг парламент хөгжсөн оронд бол independent гэж нэрлэдэг байгаа юм л. Юу гэвэл хараат бус гэсэн санаа. Хинээс ч хараат биш гэсэн санаа. Биднийг ерөөсөө сонгосон сонгогчдод иргэдээсээ л хараат. Бидэнд ямар нэгэн одоо намын нарийн бичгийн дарагч юм уу нэгэн бүлэглэл юм уу эсвэл одоо эдийн засгийн бүлэглэлүүд бидэнд нөлөөлөхгүй гэсэн санаа. Ингээд даваасран гишүүн, боловсролын гишүүн бид гурав бол одоо хараат бус байдлаар ард иргэдийн төлөө ажиллаж байгаа. Энэ үднээс өнөөдрийн энэ засгийн газрын энэ одоо сайд нарын томилгоо болон үндсэндээ өнгөрсөн энэ 2 жил гарны хугацаанд 50-аас илүү хувийн зөвхөн сандал ширээ суудал ярьлаа шүү дээ. Энэ дээр бол бие даагчдын зүгээс бол зөвхөн асуудлаа ярья. Зөвхөн одоо ард иргэдийн бэрхшээлтэй байгаа асуудлуудыг шийдэх гэж бид орж ирсэн болохоос биш зарим бүлэглэл фракц бол ард иргэдийн өөрсдийнх нь бэрхшээл болчиход байгаа. Энэ цаг үед бид үнэхээр одоо асуудлаа харъя төсвөө хурдан батлая. Хүүхд харах үйлчлэгээний тухай хуулийг бие даагчдын зөвлөлөөр санаачилж оруулж байсан. Энэ хуулиа хурдан явуулъя гэсэн ийм байр суурьтай бид ажиллаж байгаа. Тэгэхээр зүгээр яг одоо яг гадаа ингээд явахаар төрийн байгууллагууд өнөөдөр эзгүүцэж байгаа зүйл ингэж анзаарах юм аа юу гэвэл засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэлцгээр зарим сайдыг одоо ажлаас нүүртэйшээс чөлөөлсөн. За одоо тэр яамд нь сайд нь байхгүй. Нэгдүгээр дараагийн сайдаа хүлээлттэй ингээд баг 20 гаруй хоног тийм ээ ер нь сарын хугацаа явлаа. Тэгээ одоо энийг яаж эмхэлэх вэ? Энэ дээр бол ардчилсан намынхан даанч арчаагүй ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлж байна да. Тэд өнөөдөр тийм ээ айлын аав ээж их шаардлагатай хатуу чанга байгаад аав ээжигээ хүндэлдэг хүүхдүүд хоорондоо хэрэлдэх завгүй ажиллаа хийдэн штэ. Ажил нь Багдад ирэхээ алдад хүүхдүүд хоорондоо хэрэлдэж эхэлдэг. Тэрэн шиг ер нь бол засаг захиргаагүй замбраагүй ард түмнээс айн ичнэ гэдэг тэдний эрх ашигыг үл ошоодог ийм л бүлэглэлүүд өөрсдийнхөө тэр нэг тисэж ятсан мөнгө итгэсэн их хүсэл тисэж ятгсан тэр нэг суудл муудл гэсэн нэг тэр нэг одоо сонирхолтой хөтлөгдөж дэндүү их одоо сандал ширээ ярьж байна. Би бол ерөнхий сайдыг байна уу засгийн газрыг маш их шүүмжилдэг. Маш их шүүмжилдэг. Тэгээд яг энэ сандал ширээ огцрох инээ тэрэ гэдэг зүйл дээр бол одоо хурдтай түргэн ажиллаа хийгээч л гэдэг байр суурийг барьдаг. Тэгээ одоо яг төссөн удаа хилцэж байгаа. Тэгэхээр өнөөдөр 11 сарын 4-ний өдөр за хуулиараа одоо 11 сарын бараг 15 20 дотор төсөө бид нар ингээд баталсан улсын хурл өгөх ёстой. Тэгэхээр энэ удаагийн төсвийг та юу яаж харав? Энэ удаагийн төсөв дээр бол хүнд маш хүнд. Тэгэхээр төсөв дээр бол 7.1 их 80 төгрөгийг бид эх 15 онд орлого төвлөрүүлж олно гэсэн үг. Ер нь төсвийг одоо хүмүүс их толгой эргүүлмээр ойлгомжгүй зүйл гэж боддог байж магадгүй олон тоо гэдэг тий сайд нар төсвийн захиран зарцуулагч нар зарим одоо төрийн өмчт компани удирдлагууд төсвийг гөм ойлгомжгүйгээр хүн тайлбарлаж тэр дундаасаа хулгай хийд юм уу мөнгө иддэм юм уу гэдэг тийм хардлага нийгэм донд явдаг. Төсөв маш энгийн. Ерөөсөө орлого зарлага хоёрыг л хэлж байгаа. Орлого зарлага хоёрын зөрүү гардаг, тэрийг тодтогдог. Орлого орж байгаа орлого зарлага хоёр тэнцэх ёстой. Тодтол хийжээд хийдэг вэ гэвэл бодож ирсэн орлого хүссэн хэмжээнд орж ирэхгүй бол нэг тодтол хийдэг хэдүүлээ аль одоо зарлагаа хасах вэ гэдгээ нэг ярьдаг. Эсвэл бодож ирснээс гинтхэн зэсийн үн алтны үн өсөө явчих юм бол бодож ирснээс илүү орлого ороод ирвэл энэ нэмэгдэл орлогыг юунд зарцуулах вэ? Дахиад сургууль барих уу? Ажлын байранд зарцуулах уу гэдгээ ярих гэж тодтол хийдэг. Харамсалтай биднээс дандаа одоо орлогоо их өндөр төсөвлөөд зардал дээр одоо сүүлд одоо санхүүжүүлж чадахгүй болохоор тодтол хийдэг жишг сүүлийн бараг 10 жил болж байна. Тэгэхээр 7.1 их 80 төгрөгийг орж ирнэ гэж тооцож байгаа. Тэндээс зарлага 7.6 их 80 төгрөг байгаа. Үндсэндээ алдагдал бол 480 тэрбум төгрөгөөр бид одоо энэ төсвийг алдагдaltaй баталж байгаа. Энэ болгон дээр бол харахад
зэсийн үн манай орлогын ер нь нэлээд дийлэнх болдог. Тэгээ одоо манай төсөв тоолол одоо яг ярьж ш нэг их 80 төгрөгийн алдагдлаа энэ төсөв гарах нэ гэж. Тэр нэг их 80 гэдэг одоо нүүрснээс гэдэг юм уу замын уул уурхаагаас орж исэн мөнгнүүд орохгүй тэг нэг их 80-ийн алдаг төлөөд одоо яах вэ гэж. Тэгэхээр одоо бид нэр энэ яах вэ? Одоо компаниуд хүрч өнөөдөр усаас мөнгө авч чадахгүй одоо баг хөлтөлцсөн юм шиг ингээд өөрсдөө банкны өрөнд баригдаад суугаад байна. Энийг одоо яаж шийдэх вэ? Яг юм аа, яг үнэ. Энэ дээр гол хэлэх миний зүгээс одоо анхааруулдаг төсвийн байнгын хороонд байнга хэл төсвийн байнгын хорооны ажлын хэсэг байнга ярьдаг зүйл бол ард иргэдээс татвараа авалгүй л яах вэ? Жижиг дунд үйлдвэрлэгчд бол эцсээс татварных өгч шалдаггүй ажлын байрыг Монгол оронд бий болгодог. Энэ 60 мянган аж ахуй нэгжийн чинь 90-с илүү хувь нь ажлын байрыг бий болгодог. Тэднээс битгий татвар ав гэж байгаа юм биш, татвараа бага аваа. Хизээ нэгэн цаг тэд том аж ахуй нэгж болоход татвар өгч сурсан байх ёстой. Харин том аж ахуй нэгжүүд бол улс оронд ажлын байрны нэг 10 хүрэхгүй хувийг бий болгодог мөртлөө төсвийн 60-70% нуруунд дээр үүрж явах ёстой. Энэ ачаагаа олигтой, хариуцлагатай, ялангуяа эдийн засгийн хямралын үед бол том аж ахуй нэгжүүд хариуцлага үүрэх ёстой. Хариуцлагатай байх ёстой. Өчигдөр боддоо Монгол орноор Монголыг тэр чигт нь архиар байна уу, сүүгээр байна уу, эсвэл хүнсээр байна уу? Монголыг тэр чигт нь одоо гурлаар хангаж байгаа аж ахуй нэгж подволд нэг ундаа хийж байгаа нэг 5 залуутай барьцаж адил хэмжээний адил процентын татвар төлнө гэдэг бол Монголоос өөр газар бүү үзэгдээсэ. Энд бол олигархцсан төр байна. Төр өөрөө барьцаалгдсан байна гэдэг нь эндээс харагддаг. Тэгэхээр миний зүгээр хэлэх гээд байгаа зүйл гэвэл орлого төвлөрүүлэх тал дээр энэ засгийн газар өнгөрсөн жил муу ажилласан. Гайл нь байна, татварын ерөнхий газар нь байна. Дээр нь нэмээд томоохон уул уурхайн компаниудынхаа өмнө засаг төр нь гүлэг шиг байгаад жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ өмнө аслан бас шиг байдаг. Тэгээ бодоод үзэлтэй. Оюу толгоогоос 130 сая долларыг авнаа гэдэг татварын байцаагч нар тавьдаг. Дарга нар сангийн яамны бас зарим дарга нар оролцоод татварын ерөнхий газрын дарга нар оролцоод 30-ыг л болгоноо. Наад 100-ыг нь авахгүй гэж хэлж байгаа. 30-ыг ч одоо оюутлахаа өгөхгүй юу гэдэг маргаж байна шүү дээ. Тэгэхээр одоо зарим одоо энэ гэрээг байгуулж явах үед ярьж ирсэн доо тухайн үеийн ерөнхий сайд майд нь Амбатар мэтийн одоо энэ нөхдүүд битгий гай болооч ээ. Та нар оюу толгойн гэрээг гацаасан нэг өдөр болгон сая доллар Монгол оронд орж ирэх алдагдаж байна гэсэн. 5 жил болцсон. Өдөрт жилд 360 хоног байдаг гэж тооцох юм бол бараг 2 тэрбум долларыг бид одоо ализэний оруулж ирсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр 130 сая доллар хайж байгаа. Тэгээд дээр нэмээ хараа оюу толгой гацаасан маягийн юм их ярих дуртай эднээс. Тэгвэл би та нарт хэлье да 600 мянган тонн зэсийг өнөөдөр 14 ондоо зарцсан Орос руу. Хятад руу. 18.6 тонн алтыг зарцсан. 20 тонн мөнгө одоо оюутлогоогоос Хятад руу зарагдсан. Эндээс тэд 1.2 тэрбум долларын одоо борлуулалтыг хийсэн. Монгол оронд өнөөдөр яагаад олигтой орж ирэхгүй байгаа юм бэ? Өнөөдөр ГОК-оос 4 дахин том оюу толгой өнөөдөр тэднээс бүр хэд дахин доогуур татвар төлж явахад ГОК өнөөдөр төсвийн ажилчдын цалин нуруунд дээр үүрээд явж байна шүү дээ. Энэ болгоныг төсвийн орлого дээр хүчтэй ярих ёстой. Оюу толгойд бараа нийлүүлдэг улс төрчдийн бүлэглүүд өнөөдөр парламентод байдаг. Тэд өнөөдөр үнэхээр гацаадаг. Тэгээд зүгээр юу гэдэг өнөөдөр яг оюутлогоо гэж Ганбаатар одоо тасралтгүй 5-6 жил ярьлаа тийм үү? Эсвэл одоо ингээ оюутлогоо гэдэг компанитай ингээд бүр хувь хүний өс хонзон байд юм уу? Эсвэл одоо энэ оюутлогоо компани өнөөдөр татврын хүртэл одоо тоолоод явна гэдэг тий одоо ямар одоо өчртэй байд юм бэ гэж манай иргэд сонирхож байгаа баха. Тэгэхээр энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ? Ялангуяа 130 сая одоо татвар 130 саяын татврын асуудал 100 сая гэхээр үнэхээр татвар төлж байгаа компаниуд үрд биднээс бол нэхэд авдаг мөртлөө яагаад оюутлогоогоос аваагүй хөнгөсөн бэ гэдэг ингээ асуудал уу? Ганбаатараас бусад бүх улс төрчид энийг анхаарах ёстой. Зүгээр өнөөдөр бол Ганбаатар ярьж байгаа ч гэсэндээ миний ард бол Даваасвран гишүүн, Болорч улаан гишүүн, Уянгаа гишүүн, Батэрдэн гишүүн гэдэг олон эх оронд шудраг гишүүд хамт байгаа. Зүгээр би нэг санааг л одоо санаагаа илэрхийлэх үүднээс яриа л да. Ельцины үед Орос орн туйлдаа ортлоо одоо сандарж ядуурж гэмт хэрэг ядуурл маш ихсэн ажилгүйд л ихсэн. Путин гэдэг ерөнхийлөгч гарч ирээд Орос орн үнэхээр сэхэл авлаа. Дэлхийд даяараа нэг ярьж байна. Путин гарч ирэнгүүтэл Ельцины үед
байсан Орос инженер гинтхэн ухаан гүгээл ажил мажлаа гинтхэн хурдтай хийгээд эхлэегүй шүү дээ. Яг Ельцины үеийн Орос инженер Путиний үед яг адилхан ажил хийж байгаа. Одоо тэр үед Ельцины үед байсан багш яг Путиний үед адилхан ажиллаа хийж байгаа. Гинт сайжраагүй. Тэр цэвэрлэгч яг ижилхэн ажиллаж байгаа. Яагаад Орос орон Путин ерөнхийлөгчийн үед гинт ингэж мундаг болов? Сая одоо 54 тэрбум доллараар өвлийн олимпиад Оросын айрам өнөөдөр дэлхийн 1 номерын айрам буцаад болчлоо. Өнөөдөр яагаад Бурятад одоо ажиллаж байгаа багш хүн $1000 авч яхад Монголын багш яагаад $300 одоо чөө гэж авч чадж байна? Яагаад энэ хооронд юмны үн ингэж одоо бараг адилхан шахуу мөртлөө Монгол хүн яагаад 3 дахин доогуур цалин авч байгаа юм бэ? Яагаад? Энд дээр ганцхан хариулт байдаг. Путин одоо тэр хүн гарч ирэл бүх тэр уул уурхайн баялагийг нефт байна уу, тэр нүүрс байна уу, мод байна уу, байгалийн баялгаа ашиглаж байгаа компаниудын эзэдийг цуглуулад одоо YouTube дээр тэр бичлэг нь байдаг юм да. 36 том одоо тухайн үеийн том бизнесмэнүүдийг цуглуулад өнөөдөр нэг гэр бүлд бол та нар хангалттай 10% хангалттай. Та нар 90% Оросын ард түмний сайн сайхны төлөө зориулах уу? Үгүй гэвэл та нар наад лицензээ хууль ёсоор авсан уугүй юу гэдэг асуудлыг босгож тавина. Маш энгийн зүйл тавьсан. Ходорковский ганцаараа зөвшөөрөөгүй. Бусд нь за олоолаа хувааж иднэ. Иннээс үүдэж төр өөрөө мөнгөтэй болсон, тэр мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн, ажлын байр бий болсон, зэвсэгт хүчнээ баталгаажууллаа, боловсролдоо анхаарлаа, эрүүл мэндэд анхаарсан. Өнөөдөр Монгол орон уул уурхайн баялгаараа хөгжлийн бодлогоо гаргаж ирнэ. Хөгжил. Уул уурхайгаар би шүтэж байгаа юм биш. Уул уурхайгаас анхны капиталаа гаргаж ирнэ. Тэрүүгээр ажлын байр, зэсайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, томоохон нүүрс хэмээн үйлдвэрүүдэд босгоно. Тэгэхээр тэд яагаад ганцхан оюу толгой гэж ярьж байгаа юм бэ? Оюу толгойг зөв жишгээр явуулах юм бол дараад нь Баян хонгорт байгаа шин жинстэй уурхай энэ 2 дахин оюу толгоос том. Говь алтай бас бүр том 4 дахин том уурхай олдсон. Ховдын уурхай байгаа, дорндын уурхай байгаа. Миний мэдж байгаа 4 том уурхай оюу толгоос хэд дахин том уурхайнууд оюу толгойн жишгийг дагна. Өнөөдөр оюу толгойн $130 сая дээр би ярьж байна. Энийг 50-д туухал юм бол өнөөдөр 70 жил монголчууд оюу толгоос ямар ч татвар авахгүй л гэсэн үг. Энэ Ганбаатарын ярьдаг зүйл шин Бямсрангуй, энэ Жасраагуй мөрөөдөж байсан зүйл. Тэгэхээр дагэж маш чухал асуултыг сая асуулаа л да. Тэгэхээр эндээс би үүдэл юу хэлэх гэж байгааг бол уул уурхай дээр шудраг байдлыг бий болгож одоо баялагын үндэсний үзэл гэдгийг бий болгох явдал бол чухал. Өөрөөр хэлбэл одоо хөх судар дээр бичсэн байт юм л да. Ванчинбалын инженершгайн хөх судар дээр буян байгаад эдэлж чадахгүй бол бух байгаад унахгүй одоо хэрглэж чадахгүй бол ямар гасантай вэ гэж бичсэн байна. Тэгээ сая ингэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт одоо 2012 онтой харьцуулахад одоо 3 дахин 4 дахин буурсан гэдэг юм үзүүлэлт өнөөдөр ингээд статистикийн байгууллага гаргацсан байна. Тэгээ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гол гарц бол өнөөдөр хайгуулын лицензийг хааснаас л болсон гэдэг зүйл одоо манай уулуурхаа яам тайлбарлаад өнөөдөр хайгуулын лиценз олголт нээлттэй болчлоо. Тэгэхээр одоо нөгөө одоо оюутлогоо тийм үү нөгөө олон том орд ирж байгаа энэ дахиад лицензээс гараад ирвэл үнэхээр одоо орлоготой болох юм уу? Эсвэл бүр одоо баялгаа алдаад дуусах уу? Энийг та яаж хардیں۔ Бүх талаараа хүчтэй байна гэдэг бүх талаараа сулын шинж, бүх талаараа амантчгүй хамартчгүй нэг хотонд орсон чон шиг бүх хоныг сэгэлж хаях юм бол тэр чон юу ч идэхгүй л гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ нэг хоныг барьж аваад аятайхан төхөөрөөл гэдэг санааг хэлж байна шүү дээ. Өнөөдөр уул болгоныг сэгэлж хаях юм бол Монголын төр өнөөдөр уул болгон дээр очиж хяналтаа тавих боломж байхгүй. Энэ бол Дэлхийн банк валютын сангийн олон улсын үндэстэн дамсан корпорациудын бууны нохоонуудын хийж байгаа ажил. Тэдний гар хөл болсон одоо улсууд энэ ашигт малтмлын тухай хуулийг батлуулсан. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа бол энэ ашигт малтмлаар бүх уулаа ингэж сэгэлж маргааш дэлхийд сөнөхөж байгаа юм шиг бүх уулаа сэгэлж ингэж хойч үедээ нүгэл хийхийн оронд оюу толгой 5 толгой хоёроо аятайхан зууя. ГОК өнөөдөр биднийг 20 жил одоо энэ зах зээлийн хүнд үед 35 жил хижээлээ. Тэгэхэд оюу толгой ГОК-оос 4 дахин том гэж байгаа. 4 ГОК-той тэнцүү юм бол эннийхээ эд шидийг эхэлж гаргачаад дараа нь бусад үүсээ задлаач. Энэ л одоо миний боддог байр суурь. Тэгээд харамсалтай байна. Оюу толгойд бараагаа шахдаг олон улс төрчид улаан хамгаалагчийг парламент дээр өөдөөс ингэж бухшиг зүтгэхлээр
ард иргэдтэй л бид итгэдэг. Энэ бол тэгтээ сайн цаг наашаа ирж байгаа. За тэгээд битэр төсөв ярьж ирсэн тийм төсөв дотор одоо яалтчгүй ойлгоо татврын асуудал бас ороод ирж байгаа. Тэгээд би ойлгомоор байна тийм. Даги уучлаар би дасалчлаа шүү. Төсвийг яг ярьж явах үед яагаад энэ орж ирж байгаа гэвэл оюу толгой гэрээ байгуулахаас өмнө гэрээ байгуулах үедээ Монголын төсвийн 30%-ийг доллараар би бяхуулна гэдгийг зурагт дараад телевиз болон зарлалын самбаруудаар энд байсан шүү. Одоо энэ баримттай байгаа. Тэгээд миний зүгээс энэ маань хаана хэрэгжих гээд байгаа юм бэ? Энэ хаана яваад байгаа юм бэ гэдэг асуудлыг дандаа асуудаг. За төсөвтэй холбоотой бол миний дараагийн сонирхож байгаа асуудал юу вэ гэвэл манайхан одоо ингэ сүүлийн төсөв батлангуудаа за одоо маргааш нь тодтгоно гэд баталдаг. Гэхдээ тодтох юм бол төсөв батлах хэрэг юу байна? Тодтохтойгоо хамт тийм үү? Одоо хийгээ явждаг юм уу? Явждаг юм уу гэж манай сэтгүүлчид их сонирхдаг. За өнгөрсөн оны төсөв яг батлсныхаа дараа төсөв тодтогноо тэр бол тодорхой гэдэг ийм дүгнэлттэй төсөв батлсан. За одоо энэ оны яг одоо төсөв хэлчихэж дараах нь одоо тодтох нь тодорхой гэдэг зүйл одоо төсвийн байнгын орон дээр хүрт ярьж байна. Тэгээ энийг одоо тодтохгүйгээр одоо төсөв дээр яриад шингээж болдгоо юм уу? За энэ дээр бол яг сангийн яам бэлтгэл ажлаа сайн базааж орж ирэх ёстой хэдий ч гэсэндээ улсын их хурлын гишүүд бид буруутай. Ерөөсөө нэг сангийн яам өөрийнхөө нэг би түрүү хэлсэн шүү дээ. Орлого зарлах хоёрын тэнцлийг л төсөв гэж хэлнэ гэж байна шүү дээ. Хаанаас юу болох юм? Орлого нэг тодорхой. Ерөөсөө л одоо татврын орлого гэж байдаг. Уул уурхайн орлогууд нь роялти гэж явж байгаа. Янз бүрийн татврын орлогууд байгаа. Дээр нь нийгмийн даатгалын шимтгэлийг улсын нэгдсэн төсөвт оруулцдаг. Орон нутгийн орлого одоо орлого гэж байдаг. Энэ гурван орлогоос бүтдэг. Зарлага гэхлээртэн зэрэг л урсгал зардал мөн одоо төсвийн хөрөнгө оруулалтын зардал гэж хоёрхан зардалтай. Урсгал зардал гэдэг нь байгууллагын төр пар, ус, дулаан, утасны зардал, мардал энэ нэг бичиг цаасны А4-ийн цаасмаас орно. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал гэхлээртэн зэрэг одоо сургууль, эмнэлэг, цэцэрлэгээ яаж барих вэ? Миний зүгээс энэ дээр төсвийн хөрөнгө оруулалтын дээр одоо бүх талаараа хүчтэй байх гэсэнд орвол бүгдээр нэг чиг дээр хүчээ төвлөрүүлье. Энэ жил ядаж нийтийн үйлдвэрээ барьчих. Нэг улс айл гэр юм бол энэ жил ядаж нэг гангийн үйлдвэрээ нэг хадаасаа үйлдвэрлэчих. Энэ жил ядаж нэг зэс сайлах үйлдвэрийн ихний суурийг тавьчих гэж ингэж улс ингэж бодлогоор төсвийн хөрөнгө оруулалтаар хүчээ зузаатгаж явах хэрэгтэй. Тэгэхгүй талын нэг бүх хүнд заа гэж хэлнэ гэдэг бүгдэнд нь үгүй гэж хэлж байгаа. Залуучууд ч гэсэн ярьж штэ. Цоворч микроцэн дорвол цуглад таксидиа гэж байна шүү дээ. Тэр нь хамаагүй хялбар, хурдан, тухтай бас хямдхан байх талтай. Энэ зүйлүүд ярьж байна. За тэгээд саяны асуултанд хариулах юм бол яг вэ яагаад их тодтгол хийж яаг гэвэл энэ төсвийн хууль байдیں۔ Төсвийн хууль. За би заалтын 33.2-6 хөрөнгө оруулалтын төсвийн тухай хуулийн 33.2-6 хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар мөн тэрэн дээр одоо техник эдийн засгийн үндэслэл тооцоо судалгааг зайлшгүй хавсгах ёстой гэж байна. Энэ тооцоо судалгаа үндэслэлийг анханасаа хийгээгүй орж ирээд цээжний бангаараа л одоо за манайд нэг цэцэрлэг барьмаар байна. За одоо 1.2 байхаа гэдэг. Тэгээд дараад нь ингээд зургийн зурхлаар нөгөө гадна дотн шугам, дудааны шугам мугам нь 600 саяар гэтрээ явчихдаг. Тэгээд 2 тэрбум болчдөг гэдэг ийм юмнууд байдаг. Иннээс үүдэж энэ болгоныг их хурлын гишүүд цээжнийхээ одоо юмар одоо тойрог дээр одоо сонгогчдод хаалгах гал зүтгэж чинь аймгийн удирдлагууд, аймгийн санхүүгийн хилцүүд бол хариуцлагагүй ажилладаг. Яг энийг тэр нөгөө засаг даргын нөөц сангаасаа зураг төсвийг хийх хэрэгтэй байхгүй. Зураг төсвийг хийхгүйгээс болж бид зураг төсөв одоо тэгэл тойргоо бодоол одоо зүтгүүлэхээс үр аргагүй байдаг. Зураг төсөв гэснээс энэ удаагийн одоо төсвийг өнөөдөр сангийн сайдгүй, эдийн засгийн сайдгүй одоо ингээд парламент хилцээд байгаа. Тийм хэр зөв юм бэ? Ер нь сайдгүй төсвийг одоо хилцэж болд юм уу? За тэгээд гар гараа дагаж ганцаг гоёа дагдгаа гэдэг шиг сайдгүй төсөв гэж хэцүү шүү дээ. Эзэн биегүү дараа нь хардлагаагаар хариуцах хөнгөө байна гэдэг хэцүү л байлгүй яг. Гэхдээ яг хуулийн хүрээндээ бол ерөнхий сайд сангийн сайдыг орлож байгаа гэдэг үүднээсээ автохыг ерөнхий сайд бол байнга одоо энэ төсвийн асуудал дээр асуулганд хариулж бас тайлбар хийж байгаа. За манай иргэд одоо нэг зүйл сонирхож байгаа. Энэ удаагийн төсөвд одоо бидний цалин нэмэгдэх үү? Ер нь бол тодорхой томоохон барилгууд баригдах уу? Тэр тусмаа одоо намар болдог хүүхдийн цэцэрлэг сургуулийн барилга яах вэ гэж. Иргэдээ хамгийн ойрхон л одоо тий цалин хөлсөн дээр бол 1.9 их 80 төгрөг буюу 2 их 80 төгрөг орчмыг энд ингээд суулгасан байгаа. Тэгээд цалин тэтгэр хоёр дээр нэмэгдлийг энэ жилийн төсөвд 500 тэрбум төгрөг тавьсан байгаа. Энэ бол нэг
За яг салбраасаа болно шүү дээ. Зарим салбарууд нь яг яаж хуваарлах нь ямар ч байсан нэг 20-30%-аар тэтгэвэр тэтгэмж цалингаа нэмчихэ гэдэг байр суурийг их хурал дээр байгаа. За Бежлаксын зөвлөл болон одоо яг энэ цалин тэтгэвэр дээр дагнадаг нэг хэдэн гишүүд байгаа. Тэлхангой байгаа, би байна. За Отгонбаяр гишүүн байдیں۔ За нэг Даваасрын гишүүн байдیں۔ Боловсролын гишүүн. Бид цалин тэтгэврийг нэмэхгүй болохгүй. Цалин тэтгэвэр нэмснээрээ тэдний худалдан авах чадвар нэмэгдэнэ. Тэгснээрээ тэр талах тариа будаа гурил зарж байгаа хүмүүсийн бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэнэ. Ажлын байраа дэмжсэн бодлого юм а гэдэг ийм л байр суурьтай байгаа. Гэхдээ 500-аас тэрбумаас нэмэх ямар бодлого байна? Ажлын хэсгээр бид энийг ярина. Одоогийн байдлаар 500 тэрбум. Та зөв үйлдвэрчний байгууллага одоо үйлдвэрчний гамбаа гэх хүмүүс таныг хэлдэг. Мэдээж гишүүн байхаас өмнө үйлдвэрчний байгууллага тэр зүйн цалин үсгийн асуудлыг их хөндөж ярьж исэн. Одоо хүмүүсийн нэгээ тэгэхээр яг одоо энд байгаа тэр 500 тэрбум за нэг их 80 дараа ингээд тооцоход зөв ер нь ойролцоо хэдээс хэдэн хувь ер нь тэтгэвэр цалин нэмэгдэнэ гэж тооцоог харах уу? За яг хүмүүс янз бүрийн тооцоо хийж байгаа. Яг тэгвэл тэр чинь яг нэмэхдээ яаж нэмэх үү, тэгш тэгж нэмэх үү, хүн